За хоногтой нэг 8200-аас 10,000 м куб усыг бол хүлээж авч цэвэрлээд механик болон биологи цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ хийгээд халдваргүйжүүлээд байгальд 98% цэвэршилтэйгээр нийлүүлж байгаа гэсэн үг. Энэ маань харааг бол нийт орж ирсэн усныхаа бохирдлын 98%-ийг цэвэрлээд ийм усыг бол харааг болтой нийлүүлж байгаа гэсэн үг. За одоо ерөнхийдөө манай цэвэрлэх байгууламж маань хамгийн ихний ээлжинд том овор хэмжээтэй хог хаягдлыг механик цэвэрлэгээр шүүж авдаг. За айл өрх олон албан газруудаас шүүгдсэн, шугамар ирсэн том хог хаягдлуудыг шүүж авдаг. За дараа нь усны минералыг буюу одоо нөгөө усанд хөвсөн шавар шороо, за дээрээс нь өөх тосыг шүүж авч цэвэрлээд ингээд механик цэвэрлэгээний буюу эхний хүний нүдэнд харагддаг ийм хэсгүүдийг бол бид нар бүрэн одоо нөгөө гарт баригддаг хэсгүүдийг шүүгээ цэвэрлэжлээ гэсэн үг. За хамгийн гол цэвэрлэх байгууламжийн гол зүрхийн хэсэг буюу бид нар одоо яг энэ дээр байж байна биологи цэвэрлэгээний байгууламж дээр ирсэн байж байна. За энэ байгууламж маань яах вэ гэхээр усны өөрийнх нь устай нэгдсэн одоо бид нар шүүгээд авч болдгоо тийм ээ тунгаагаад авч болдгоо ийм хэсгийг бол усны хэсгүүдийг бол цэвэрлдэг энэ хэсгээр ирсэн байж байна. Одоогийн байдлаар бид нар идэвхтэй буюу боловсрогдсон лагийг бол байгальд хийж байгаа учраас одоо үнэрийн асуудал бол байхгүй, байгальд хаяхгүй бид нар тодорхой хэмжээний картанд байлгаад шингээгээд усгүйжүүлээд хатаагаад халдваргүйжүүлдэг ийм процесс явж байгаа. Одоо энэ маань 4 сараас эхлээд бүрэн боловсруулаад хатаагаад тийм ээ энийг шахаад андяасаа газаа гаргаж авна тийм ээ ийм зүйлийг бол бүрэн лагийн боловсруулах байгууламж орж ирнэ. Хуучин цэвэрлэх байгууламжтар за би яг 23 оны 8 сард яг хуучин цэвэрлэх байгууламжийг бол одоо хүлээж авч ирсэн өөрөө ажиллуулах гээд за ингэж яхад бол маш хүнд байсан. За ёстой нэг хэн ноцоостой тийм ээ одоо бүх газрууд дээр нэг ноцоостой байсан. За хизээ эвдрэх нь энэ цагт аварын байдалд орчих гэсэн. Тэр болтол энэ байгууламж маань тэгтээ энэ хооронд бол бас бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаагаа бол бас өөрийнхөө хүчин чадлаар тухайн байгууламж маань бол хэдий хуучирсан ч гэсэн хийгээд явж исэн. Гисэн хэдий ч нөхцөл байдал бол маш хүнд байсан. За тэгээд 23 оны 11 сараас эхлээд бид нар үе шаттайгаар усаа бол үйлчлээд аваад эхэлсэн. Ер нь гормын тэгээд 23 оны 12 сарын 20 гэхэд бол бид нар бүх усыг бол хүлээж аваад байгууламж бол бүрэн ажиллуулад эхэлсэн. Байгууламж маань Европын сүүлийн үеийн технологиор баригдсан байгууламж учраас өөрөө нөгөө Европ гэдэг маань өөрөө стандартыг маш өндөрийн шаардлагыг тавьдаг. Төвлөрсөн шугам шүлжээнд нийлүүлж байгаа усны стандарт гэдэг маань маш өндөр түвшинд тавигддаг. Яг стандартынхаа усыг нийлүүлдэг тийм ээ. Учраас энэ байгууламж маань мөн тийм маягаар л ажиллах хэрэгтэй. Одоо бол бид нар миний хувьд хамгийн чухал зүйл нь гэхээр аж ахуй нэгж байгууллага буюу үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагуудад яг стандарт нийцсэн усаа төвлөрсөн шугам шүлжээнд нийлүүлээрэ. Хоёрдугаарт нь айл өрхүүдэд за таны 0 одоо хогийн сав биш гэдгийг та өөрөө аав ээжүүд үр хүүхдтэй аягүй сайн ойлгуулад энэ дээр бол одоо том овор хэмжээтэй үл задрах нэгдэлтэй хог хаягдлуудыг бити хаяач та хогийн савндаа ялгаж хийгээч. Энэ маань цаашдаа яах вэ гэхээр төв хүний соёл боловсрал тийм ээ байгальтайгаа зөв ээлттэй хандж байгаа та хойч үедээ өгч байгаа хамгийн том бэлэг юм шүү л гэж би хэлмээр байна да.